За сайн байна уу та? Сайн Сайхан байна. тусч гин үү? Сайхан Өнөөдрийн тусч үйл байна. ажиллагаа сайхан болж байна. Таны сэтгэл ямар байна? За 17 дугаар жарны гал морин жилдээ энэ сайхан төрийн зарлиг гарч бурхан олдон хайрханыг одоо сайхан тахилга тайлга болж хийж байна. За энэ тайлган дээр дагуу Монгол улсын байгаа тий дайны хар сүлд зэнжээштэй бас бүрэн мөрөлдгөнөө ингээд гарч байгаадаа бас айгуу таатай байна. Тэгэхээр бид нар бас энэ зуунд яг ирж яг энэ мөчөд гарч байгаад бас энд толгойлж бөөлж вакцин тэнгэр за өөрийн байгаа тэнгэрүүдэд татаж хийж яхад бол сайхан байна. За та бидэнд өөрийгөө нэг сайхан танилцуулаач. За би Өсгөл аймгийн Чонсын удамтай Өсгөл аймгийн Баянзүрх сумын одоо Давын Цогцтгаан гэдэг удам байна. 7 тасраг одоо яг бөөлж удамд гацсан удам болж байна. Одоо нийт 23 жил бөөлж байна. 20. Манайх одоо Бонхооны техин гэж байгаа. Манай аав Давигийн жигжид гэдэг. Жиня моёр гэдэг бүр цалдаа өсгөлийн одоо бүх хойд бүсийн байгаа одоо хэл хороонуудыг бол бий болгож исэн. Манай өвөө өөрөө Бонхон гэдэг хүн бол өөрөө бас тэнгэртэй одоо залгагдаж явж исэн. Тэнд хөвгтэй. Гайхалтай гэдэг бол одоо энэ Стэг 7 бүгийн хангадуудын тий удмын нэг одоо удмын залгагдаж явж байгаа хөө гэсэн үг. Яг цэвэр дарахад одоо бөлж байна. Дарахад тустай хүн. Тэгээд энэ үүсэл маань манай Өсгөл аймгийн Хоймор нутаг тийм ээ. Хоймор нутгаас яг энийг одоо бөөм өргөл гэж хэлж байгаа бол энэ олон зуун байгааг тасраагүй яг энэ өв соёлыг авч явж байгаа. Энэ бол бас нэг талын бол гайхамшигтай. Нөгөө талаар нь бол аюулаа одоо шидтэн одоо хүн гэсэн үгт бид нар чинь одоо хүнд нийгэм зориулагдсан л энэ байгаль ихтлгээтэйгээ уйлдах гэж хичээдэг уул харихны энэ лус савдаг энэ газрын хөрстэй байгаа бүхэл байгаа юмнуудыг одоо дахиж тайлж байна да. Одоо Монгол орныг завсаргуу манаас малдаахан 9 жил тойрсон. Тэр завсаргуу 9 жил тойроход бол одоо хаана энэ эхлээд хайрхнуудаа татаж за одоо боллоо гэвдсэн үгүй. Лус байгаа гэх. Тийм ээ хаагуур одоо энэ их нь хаанаа ах вэ? Хадаг нь хаанаа ах вэ? Юутай уйлдаж явдгийг энэ байгаль дэлхийтэйгээ бас яг. За энэ л одоо завсаргуу нийт одоо 23 жил одоо бас яг энэ Монгол орн бөгөөд Оросын албаны бүгд найрамдах улсын бас нар зөв бүтэн 2 удаа тойрсон. Өмнө хятад байгаа юм дээр хөлбөмбөрөөс авахула Ширинжаа уугарын тэнгэр уул хүртэл одоо уул усыг бас татаж авсан. Юм сайхан төвтэй. Та түрүү яриан дээр хэллээ шүү дээ. Тэр нөгөө Швейцартай нэг хамтарч нэг хийсэн. За Монголын одоо энэ бит бус өв соёлыг Швейцарын хөгжлийн агентлагтай манар одоо төслийг хийсэн. Манар төслийг хийгээд 12 одоо кино контент хийгээд 4 үйлрэлийг харуулсан одоо нүүдэлчний өв соёлыг агуулад тэгээд дэлхийн одоо шилдэг төслөөр одоо 2022 онд одоо шалгарсан. Ер нь бол энэ Чингис хааны алмаатай энэ өв соёл маань бол гайхалтай дэлхийд ер нь агуулмж нь энэ өөрөө үндсэн энэ өв соёл хаана байдаг гэхээр манай хөгт холбогдод гэхээр байдаг байна. Энэ маань л одоо энэ дэлхийд гарч энэ төмөн зон олон нэг аавын хүүхдээ галаг үзэхгүй ээж хүүхдээ гэлэг үзэхгүй гэдэг шиг чинь 5 төв байгаа шүү дээ. 5 төв байгаа юмд энэ сайхан Монголынхаа энэ яг энэ хөгт холбоотой басна одоо төрж өсөж энийг бас цааш нь түгээн дэлгэрүүлэх бас үйл ажиллагаанд одоо оролцоод явж байгаад бас таатайгаа яг энэ үчид бол. За та ер нь ойрын үед ер нь ямар одоо бөөмөрлийн талаар үйл ажиллагаа явуулъя гэж бодож байна. Одоо ер нь та хийх гэж байгаа сонин сайхан юу вэ? За одоо яг энэний дагуу одоо ташрамд бас хэлхийж сайхан зүйл бас асуулаа. Энэ яг энэ онг тэнгэрийн энэ огшил удам энэ байгаль дэлхийг сэргээх байгаа болгоод энэ эколог тийм ээ эко гэдэг шиг энэ байгаа зүйлийг одоо дэлхийд төмөн олон тэр нь таниулж мэдүүлье. Өмнө нь бол өөрөө би
За энийг нь би мэдээ гэж явж үзсэн бол одоо цаашлаад энийг дэлхийд гаргах энэ өв соёлыг за тэгээд чадах мэдэхгүй байгаа багчул хүүхдүүд юу вэ те энэ олон жилийн сурсан сургаалаа ерэн түмэн дээр нь зааж өгч тийм ээ мэдүүлж таниулъя гэсэн ерэн зорилготой байгаа. Энийг маань ингээд уламжлаад энэ өөр хүүхдүүд тийм ээ хүүхдүүд маань сурж явуул мэдэж авуул чинь цаашлаад хэлэх хүүхдэд яриата өөртөө нөхд толгодон дэм сайхан бид нар байдгийн шүү энийг өөрөө магтанд болох байгаа зүйлийг бахархууштай байгаа зүйлийг бас үлдээ хийжсэн. Их сайхан байгаа бодож байгаа. Яг тэрний зорилгоор одоо ч гэсэн явж байгаа. Энэ бол цуцшгүй, эцэшгүй яг миний зорилго маань одоо явж байгаа. За таны тэр өндөр тэр их том одоо зорж байгаа ажлууд нь өндрөөс өндөр амжилт төсөй. Баярлаа. Тийм тэгээд одоо ингээд тань руу чиглэсэн асуулт асууя. Та одоо анх хэдэн онд яаж бүү болж вэ? Анх бүү болоход юу тохиолдож вэ? Юу мэдрэгдэж вэ? За одоо 2002 оны үед бол би 7 дугаар ангиасаа өөрөө мэлмийн нэгдэж юм үзчихсэн. Одоо манай өвөө аавын одоо удам залгагдах одоо тий хормонж заа үзэж байгаа зоос ирэх гэх ингээд мүндээ залгамжилж байгаа энэ онгодууд юм байгаа. Тэгээ тэр үед бол эхлээд юм үзэжсэн. За тэгээ үзээд ирсэн цааг энэ онгод тэнгэрийн юмыг бол миний аваа. Одоо миний охин болсоо авах цаг нь байгаа юм байна. Тэгэхэд би авахгүй гэж эхлээд оргууцчихсэн. Тэгээ нөгөө бөөгийн өвчлөл гэдэг чинь бол хүнд хэлшгүй одоо хисч ирдэг үү биш бүр хэлж ингэж орж ирдэг бүр. Тэгээ бөөгийн өвчлөлийг аваад ирэхэд хүн өөрөө ирэхгүй цуцдаг юм бэлээ. Эцдэг юм бэлээ. За тэгээд за одоо авах цаг нь болсон юм байна да. Одоо энэ хүнд юм бол энийг 4 жилийн боловсралтай адилхан одоо биш. Энэ насаараа би нуруунд дээр өрнө. Энэ нуруунд дээр үрж байгаа юм чинь эхлээд ах トゥ нар гэж бодож утсан чинь өгн маань яваанда өөр үйдэг юм байна. Тэгээд нөгөө өөрөөсөө онгодын юм гэсэн шахаанд орогдсон. За энийг зэгээд бодож чадж байгаа. Тэгээд 2002 онд одоо яг энэ тэнгэрийн одоо юунд мордож эхэлсэн. Энэ Баян зүрхийн манай агрын 3 хайрхан гэдэг бүр шаад та тий. Өстөг одоо бүргдээ зарим энэ байгаа түүгээрээ аграа ижээ. Энэ төр чинь яг миний өссөн төрсөн болсон тэр могоон гол нь холон гол за тэгээд оголгын гол агрын гол агар ижээ. За тэр жиглэгээд үнэхээр тэр байгалийнхаа аюутаар ороод ирэхээр өөрөө ирэхгүй. Тэгээд нэг хүн омогшиж сэтг. Тэр өөрөө бахархдаг. Тэрдээ очиод ингээд өөр ирэхгүй л нөлөөс гарч өөр ирэхгүй л дэлдэг. Тэгээд өнөөдөр хүн бас энэ хэнгэргээ хэдрэгэн нөмрөөд дэлтгэхэд бас одоо бүр салхины шиг ингээд үнэхээр юу ч влог юм шиг ингэж дэгдэж явж байгаа. Сайхан тэгээ харин олны түмэн зоны энэ зарилгын дагуу ингэж тэргүүлж толгойж бүлж байгаа таас өөрөө бас ах トゥ бүгд энэ удамдаа бас баярлж илаа. Тэгээ энэ зам түмэн баан айдасгүй өвчин зовлонгүй дайн дажингүй инх амар амгалан байгаасаа гэж одоо их бодлоо. Тэгээ энэ олон харьсан үзэгчд энэ олон чуулсан улсуудыг хараад бас манай монголчууд аргагүй цасан хөвгөлтэй цас хөрөлтөө ямар сайхан улсууд вэ? Эндээс нэг тэгсэн юм даалж нэг тэгсэн мөргөж авъя гэсэн сэтгэлтэй аав хөвгүүд ээж охтууд аюул байсан. Би тэрийг хараад бахархчихлаа. Өөрөөр чинь ч бас бахархчихлаа. Энэ сайхан өв соёл энэ байгаа зүйлийг ингэж мэдж мэдрүүлж яг энийг хаана яг гоё ям мэдрэмж байх хэрэгтэй гэдгийг бас харж агаад бас бахархчихлаа. Цааш тэнцсэн энийг хөлгөө өшөө уламжлалж өшөө цаашаа олон хүнд түгээгээрээ халах гоё юмыг барьж авсан байх шүү. Дэлхийд гайхуулж байгаагаар байна да. Баярлалаа маш. Одоо ингээд бүү болохоор ингээд багш гэж багшлуулдаг шүү дээ. Замжлуулдаг. Таны одоо замж имийг чинь зааж өгсөн хүн ямар хүн? За Цахгүй аймгийн Нөмрөг сумын Мөх тунгалаг гэдэг багш байсан. За дарахтай байгаа юмнаас одоо энэ Коста Зарингийн одоо дүү чимээ гэж байсан. За би яг тэрүүгээр замжлуулаа. За яг энэ хүртэл тулаад одоо болох юм байна. Багш нь одоо замыг чинь одоо заахгүй ч өөрийнхөө югаар хөлөөр явуулна гэж хэлж ирсэн. Мөн бас надад
миний замыг бас зааж өгсөн. Сургалан маналж байгаа гэж хэлж ирсэн байсан. Миний хүүхдээ холын замын миний 10 жилийн амьдралыг бас хэлж өгч ирсэн. За тэгээд би хотхорол байгаагаа дагарын боргуулынхаа хайрганд байж байгаа. Тэндээсээ тэгээд өөрөө бүх юмаа одон мөксаныхаа баруунтайгаас ахуулаад явж ирсэн төвхтэй л дээ. Маш зэрэгтэй. Та одоо энэ самгалтай гэдэг үгээр нь хизээ байгуулж яаж байгуулж юу бодогдож байгуулж? Самгалтай төв би говийн 33 говийн гавлангоо цаван замын гав баянгийн говоор явж явах та. За энийг би эхлээд өөрийгөө болгооч гэж бодож яснаа. Нэг л өдөр одоо энд явж байгаа манай холгарах гэдэг байгаа. Мөнгөн багчтай бид нар ярьж байгаа. За багш нь нэг л энийг их гоё олмоор байна. Гэхдээ энийг түмэнд түгээе энэ өв соёлыг хүн үзэж харахтаа гол биш. Энэ өв соёлоор ер нь гайхаад тэр их юм сурна гэж бодож байгаа. За төвнийгээд 2000 одоо 19 онд 9 онд байна. 2009 онд Самгалдаа төвөг давтайсан. Самгалдаа хамт тэнгэрийн Самгалдаа гэдэг төрийн бос байгууллага. Самгалдаа гэдэг бол их гоё утга учиртай. Байгаль их дэлхийн маань гэр юм шүү. Энэ манай товаа буугаад дарахад үг л дээ. Тэгэхээр байгаль юм байгаа энэ бүх энэ хүн зон бүх байгаа зүйл чинь одоо зөвхөн энэ Самгалдаа энэ гэрмэн шүү алган тулаа гэсэн утга агуулмжтай үг ээ. Тэгээд хаан тэнгэрийн Самгалдаа гэдэг тэр бас байгууллага байгуулсан. Одоо манайхаа би бол нэг айхтар бас нэг олон шав байгаад байдгүй. Манай тархтууч нэг олон айхтар нэг ингээл шав босгоод байдгүй. Босгоол одоо ингээд чанартай байдаг. Вирус 13 хүн шавтай. За тэр 13 шаваараа одоо их юм их сургаж байна. Хамгийн доод нь 17 8 жил одоо бөөлж явж байна. Самгалдаа төв дээр бол 3 удган нэг их зайран байгаа. Гуруулаас хөвсгөлийн талын нэг нь улаан уулын, нэг нь Лэрэнчин лөмбийн, нөгөөх нь цагаан нуурын. Манай уцгаа зайран их тэргүүн зайран маань бол шаргын тэхийн одоо Лэрэнчин лөмбийн Жамбын уцгаа гэдэг одоо зайран байгаа. За би таньдаас нэг манай нэвтрүүлгийн шигтгэн асуулт өгье. Одоо бөөгийн тухай сонио хачин мэдчихдээ үсэх гэсэн нэртэй подкаст юм маань. Тэгээд танд тохиолдож исэн бөөгийн ертөнцид тохиолдож исэн энэ тун сонирхолтой юм гэж бодож таны сэтгэлд үлдсэн нэг ганц хоёр сонин зүйлсээ хуваалцаач. За би ч одоо манай дарахтай зайран удгоннууд одоо ингээл бас хамжаагаар хамжаа тэнгэрээр бас мордож байсан. Тэг сонирхолтой юм ярил л да. Одоо манай уцгаа зайран бид хоёр ингээд за Сэлэнгэ аймгийн өдөр сумын за цагаан модны хайрган байлаа. За тэр хайрхны бага юмд бид хоёр мордож идэг байхгүй. Тэгээ хоёлаа баруун зөндөө хайлаас очиад за хоёлаа чи баруунаа барь. Би зөөнөө барь. За тэгээ татаад хоёлаа явж итэл одоо ерөөсөө энэ агаарын дээрээс ингээд завлаа сууж яхад одоо бараг метр 50 шахуу юм уу энэ дөр үсэрч одоо тэр завлаатаагаараа өргөж ягаад гарч ирэхэд манай зайран хэлжсэн. Утган одоо айхтар юм татлаа да. Тэгээ манай зайран хараад гараад ирсэн чинь нэг хоёр талаас байгаас чи баг манай зайран минь алуулсан. Хараад ирсэн чи хойно байж байгаа чи. Чи бүр аюултай явуулаа гэд хов би тэгээ хэлжсэн. Хоёулаа хамжиж сууг явж байгаа чи намайг хаяад ганцаргаад нэг өдөр л унаад алхамтай гэж хоёулаа бас инээж ярьж байлаа бас. Тийм гайхалтай бас төг байлаа. Бас энэ юунд цахан замынгийн гавлан байна уу да. Гавлан биш. Цахан замынгийн гоё ээжээ хайрганд. Ээж хайрганд. Одоо их төвшөө та манай Самгалдаа ингээд бөөлгөөд 9 тогооны уун дээр ирдэг. Тэгээ тэр дагааны хайрган дээр очсон чинь эдий том гүрэл байдаг. Ээж хайрганд гэж чаваал. Би бөөлг болсон чинь 9 тогооны 2 дахь тогоонд хуур маань орчдөг. Манай их төвшөнөр ингээл ороод ингээл хаад өөрөө ороос ингээд түлгэж яадаг юм байл бас. Тэгэхэд ангадаа манжгараад бач хоёглаа явах та тэр хорыг татаж тэндээс гаргаж авсан. Нэг сайхан төгтэй байдаг. Энэ бас гайхалтай юм. Энэ бол маш олон одоо бас л хүмүүс ард ирээд явж байсан. Тэрийг хараад бас бахархаж ялаа.
аргагүй мундаг хүний энэ л одоо эдтэй шидтэй гэдэг зүйл энэ л юм байдаг юм байна да гэж харж байлаа. За тэгээд ямиг бас айгүйх одоо эн чин зөв билгийн тулаа шиг те. Одоо ямиг ингээд энд байсан бит байгаа ямиг байхгүй болгодог ч юм уу. Байсан зүйлийн ямиг байхгүй зүйлийн ямиг байлгах жишээтэй ч юм уу. Тэгж бас өөрийгөө бас их төшиж харж их мэдэрч явж байгаа. Үнэхээр л тэр байд юм байл. Бас бахархаж ялаа сайхан зүйлүүдийг харж. Одоо таныг одоо олон жил бүүлсэн их туршлагатай бүх учраас ганц бөөгийн тухай асуулт асуусан. Та одоо нэг ёс гэж одоо яг юу гэсэн үг юм? Бөөгийн онгод гэж яг юу гэсэн гэдэг манай одоо бөөг одоо сүлээд манай Монгол ард түмнийг сонирхдаг боллоо шүү дээ. Их хошуурдаг бол одоо та нэг сайхан энгийн одоо ойлгомжтой гэж. Одоо зөвөр нэг энэ онгод тэнгэр тийм ээ. Бүү гэдэг энэ бол нэршил бөө нь бол яг тэрний өөрийнх нь бол энэ тэр онгод тэнгэр байхгүй. Нүдэнд харагдахгүй гарт баригддаггүй зүйл байдаг. Энийг энэ биеинд суулгаж тэр хайрхны эзэн тийм ээ юм болгон эзэнтэй байдаг. Бид нар ч ээж аваа байж шүтж эзэн болж явдаг. Тэ адил тэр хайрхны эзэн бол эзнээ байдаг. Лус гэдэг бол өнөөдөр ярихгүй, сонсохгүй одоо зөвхөн мэлмэтэй байдаг амьд. Энэ лус руу байгаа юмыг орж гаргаад бол би бас өөрөө бас яг чамтай адилхан бас гайхацдаг байсан. За энэ лус ер нь яг ямар учиртай. Энэ хөх лус яагаад ингэж байдгийг. Хар лус маань өөрөө ямар учиртай. Энэ мэд байгаа цагаан лус гэж юу байдаг. За дөрвөн үйл одоо энэ дэлхийн хэмжээнд 408 зурсад 20 дээрээ цагаан лус одоо байдаг те. Одоо манай дэлхийн калаш уул байна. Манай Тонгэр арган байна. За Бурхан алдаа арган маань гэсэн та. За энэ чинь өөрөө цагаан лус. Хөхлус гэдэг байгаа нь бол одоо нуур тийм ээ. Нуур урсдаггүй. Нүг хөхлус гэдэг. Харлус маань бол тэр амьд байгаа байгалийн тэр гол усын лус авдаг чинь өөрөө урсаж энэ зам түмэн энэ байгалийн энэ ургамал энэ амьтай болгоныг энэ ундаалж яадаг. Тэрүүгээр тэжээгдэж олон одоо урт насалж яадаг тийм ээ. Настай хүн усгүй бол өнөөдөр ямар ч юм гандаж гондаж хатаж хүнд гэсэн усгүй бол өнөөдөр байхгүй. Орчлон хэрэг энэ лус авдаг гэдэг юмыг бол маш сайхан одоо дээдэлж явах хэрэгтэй. Бид нар амьд байх одоо утга учир нь. Тэгжиж энэ лус маань өөрөө тэгжиж энэ байгаль дэлхий өөрөө тэр эзэнд гарч байгаа тэр лусаасаа өөрөө ундаалагддаг. Энийг лус гэдэг. Лус бөгөөд лус гэд хэлэгддэг. За тэгээд лусад бол одоо нэг хэдхэн л юм байдаг. Тэрүүгээрээ л одоо тэр баясч идэг байгаал. Энийг байгаа бүү гэдэг нэршлиг байх бол энэ махан бид орж байгаа тэр явж байгаа онгодуудын хэлэг тэр удмын онгод. Энэ хайрхтуудын эцдүүдийн онгод тийм ээ. Энэ лус авдагын одоо тэнгэр гэдэг. Энэ байгаа зүйлийг энэ махан би энэ бодит энэ төгстгон гэдэг удганы одоо бид орж ирж байгаа зүйлээр миний биеэр орж ирж ундаалагдаж байна. Энэгээр дамжаа хэл хүргэж байна. Зам түмийг мэлмэдэж чадж байна. Хараагүй юм харж чадж байна. Энийг л ерөөсөө яриад байгаа онгод байхгүй юу? Хүнд гайхалтай зүйлийг хийж чадж байна. Гайхалтай зүйлийг одоо тэр хэнгэрэг хэдрэг өмсч одоо тэр гүйж явж штэ тэр одоо энэ байгаа зүйлээр одоо явахтай юм бол энэ хайрхнаараа явах юм бол хандгаа бог тий хандгаа бол хоёр дутагтай байдаг. Энийг ямар ч хүн мэднэ. Нэг нь л хайрхны эзэн болно, нөгөөх нь лус эзэн ч болдог. Тэр хоёроор явж чадчих тэр хандгаагаар энийг үл гэж явбал тэр л юмыг барьж чадна. Бог бол хайрхны эзэн. Лус гэдэг хараад нөгөө могоо болохоор лус гэдэг. Үгүй. Лус өөрөө тэр ус амьтаа ус байна. Зүгээр гом худалдааны та нараа усыг аваад ухад амьгүй байдаг тийм ээ. Амьтаа устыг голоодос амтлаад үзгээд энэ амьтаа байдаг. Ийм хоёр том ялгаа. Энийг л мэдэрч чадах юм байгаад болох юм бол энэ бөөн гэдэг утга эрсэл чинь гараад байгаамаа.
миний ойлгосноор шүү одоо Маш тий баярлалаа. боддог арга. Одоо ингээд Монголын одоо нөгөө босоо хөөх юм бас сэрлээ гэж маш их олон бүүнэр бас гарч байна шүү дээ. Та одоо энэ сайхан залуу замаа олж ядж байгаа ч юм уу тий өөрийгөө олж яваа энэ сайхан бүүнэртэй зориулж нэг сайхан зөвлөгөө одоо 20 жил гүйсэн бүү зүгээс нэг сайхан зөвлөгөө гэж. Бас сайхан асуулт байна. Би өнөөдөр бас ингээд энэ тухайн албанд 99 бөө бөөлж байгаа. 55 удган 44 зайран. За энэ олон удган зайрангууд бас хараад намайг хүндэлж одоо байгаад маш их би баяртай байна. Нөгөө талаар бол одоо нийгэм маань те бөөнөр маань санаа зовхоороос хилдэг болчиж, ярддаг болчиж одоо багчнаа багшаасаа үүсэл болж тэр нөгөө үүдээ нээсэн бол одоо тэр сурах хэрэгтэй байдаг. Тэр сурах байгаа зүйлийг удган самалдаа удган зааж өгөөч. Бид нар сурах юмас танаас их юм одоо сурмаар байна. Энэ миний ганцаараа бодсон одоо өмчлөх юм ид биш байхгүй юу? Энийг тэр усууд тэр замжлаач нагаад бөгөөд байгаа сурах гэж байгаа усууд би сургуул бүр зааж өгье гэж боддог. Энэ маань үлдэх ёстой байхгүй юу? Зөвхөн миний оромж болоод би энэ ганцаараа мундаг байж болохгүй. Би нэг л өдөр халина. Хэд тэр олон өнөрөө байгаа амиг бас нэг те сурахгүй ингээд явчраа болохгүй байгаа амьд орчаад бас орж явахдаа би нэгэнт энэ нуруунд дээр үрсэн юм чинь чаахсан юм сурмаар байна гэж юм. Би зааж өгөхөд бэлэн байгаа чадлаараа энэ лос руу ороход ямар яаж орох вэ? Хараас нь дагаад явахад харинлуугаа яаж орох вэ? Энэ зон төмөйгөө мэлмитгээр яаж явах вэ? Энэ газар л сайн байгаа юм тамд яаж гიშгэж явж яаж гүйдгийг ингээд айгүй гоё юмнууд байдаг л да. Энийг судлаад байх. Энийг сурах тусам их гоё юм сурдаг. Салшгүй байдаг. Тэр нэг чихэр гоё амттай чихэр дахиад идмээр санагдaltaа гэдэгтэй адилхан яг тэр лүү ороход бүр ингээд амттай юм шиг ордог бүр. Энэ л гайхалтай. Энийг тэгээд төмөн олонд би бас ханцхан одоо бөөгддөг тийм ээ одон масууд биш. Энэ зон төмөн усууд одоо яг чамшингийн бөөг одоо мэдэрч энэ цаана яг уг нь яг юу байгаа юм? Энэ ямар гоё юм гарантаас гарч ирэх юм? Чамин юу байгаа гэдэг ингээд шимтдэгтэй адилхан энэ бүх асуудал би хичээж байгаа. Гэсэн одоо хүн бахад би цааш нэг идэггүй надаа сураад ав, үлдээд ав. Тэгвэл эдгээр чинь зөв хүмүүжил, зөв сургаал, зөв уламжлал, зөв бие соёлыг түгэнд илрүүлж явна. За энийг тэгээд явандах бол чин дэлхийн хэмжээнд за энэ Чингис хаанаас Улмаатаа тийм ээ бөөгн байгаа зүйлийг ингээд эргээд сэрж байгаа юм. Энэ гадаадынхан ч байгаа гэсэн улсууд бас манай эргээ буцаад эколог бөгөөд эко те энэ өв соёл руу их судлаад орж байна. Би бол зөв гэж бодож байгаа юм. Би өнөөдрхөн бас энэ хуваагчин тэнгэрийг ин гаргаж ирж байгаа та. За ширээ өлтөө өнгөн там гарна. Одоо цой цуургын одоо цоргон там гарна одоо өвдөө нээж өглөө. Одоо тэгээд ямар гайхалтай ангад нь одоо орж ирж харах юм болоо гэж бас л чамтай адилхан шинтэй тараа сууж байна да. За та одоо энэ шинж үрж байгаа бүүнэр залуу бүүнэртэй зөвлөд одоо ер нь бүү хүн бол нэг ийм зүйлээс хол байх хэрэгтэй шүү. Зөвлөгөө маягийн гэж бодож байна. За би бүүнэрийн байгаа юмд одоо өмсөж байгаа хуйг дуулга за өөрийнхөө бие авч явах чадвар чадамж байгаа хамгийн түрүүнд дулаач хүн бие зөв авч явах. Өнөөдөр би гэдэг тийм ээ толгой дээгүүр ингэж болж бол сахсалцахгүй эрдэмтэй хүн дарав гэдэг шиг сурах тусам дарав хүн байгаасаа гэдгийг нэгт би бодоод гээ болж өгвөл би хэлж өгдөг юм. Нөгөө талаараа тэр өмсөж зүүх байгаа юм те утга учиртай юм аа зөө хэдхэн юм байсан ч тэр нь өөртөө утга учиртай тэр нь өөрт нь чамин тэр нь өөрийг нь харж гайхуулах үнтэй цэнтэй болно эрхэм болно хавааламж нь энийг л хийгээсэй гэж би бүүнэрт хэлдмээр санагдаад юм бас тэгэхгүй тэгэл одоо тий элдвэн байгаа юмтай ингээл гэдэг зарим нь би шууд хэлдэг нэрээ тийшүүт эн чинь ерөөсө байгаль дээр бүх юмтай чинь ойлгох хэрэгтэй байхгүй энд өмсөж байгаа хувцс өнгө тийм ээ 5 өнгөөс бүрдэж одоо бүх байгаа зүйлийг тойлж идэг тэгэхээр энэ байгаа юмыг гэсэн өөрийгөө харамлагтай адилхан энд гэсэн хувцс унаар байгаа юмыг нь
яг л уйлдуулсан юм а зөв өмсөд байх юм бол тэрэнд маш чухал бол. Би ийм л юмыг одоо улаач нарт хэлмээр байдаг. За тэгээ нөгөө талаараа бас яг миний төрөний хэлдэг шиг бие авах авч явах хүний чанар эрхэм сургаал ингэж өнөдөр хүн улам гой төл болдог. Би өөрөө тийм зантай бас хүн сахалзаж болохгүй тий сурсан бол тэрийгэ түгээж улам дараахан байхыг хичээдэг хүн. За танд маш их баярлалаа. Тэгээд та одоо нэвтрүүлгийн маань төгсгөлд Монголын ард түмэндээ зориулдаг сайхан ерөөл хэлтэж. За хөх толовтойны 408 зохистойгоо түмэн олон амар амгалан байгаараа өвчин зовлонгүй урдаа орохгүй хойноо хориггүй элэг бүтэн байгаараа гэж одоо ерөөж хэлмээр байна. Байгаль их дэлхийн маань амар амгалан дайн дажингөө бүгдээрээ аз жаргал эрүүл их сарвал сайхан нэг одоо өгсөн ерөөё. Цаашдын гэсэн та нарт гэсэн ажилч нь бас өшөө амжилт хүсье. Манай монголчууд ч мундаг шүү дээ. Тэгэхээр гал тулга бүх байгаа юм хайрлаж гамнаж нэг нэгэнд хайртай байгаараа л гэж хэлмээр байна. За маш их баярлалаа. Таны тэнгэрийн болон газрын үйлдэнд өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа.